За та бүхэндээ энэ өдрийн мэдээг өргөе. Завх аймгийн Эрдэнэ хайрхан сумын улаагчны хар нуур маань одоо аялал зугаалагч маш их ирж байна. Өдөрт одоо дунджаар 1300-аас 1500 иргэн аялал зугаалж байна. За иргэд маань одоо самсар болгоомжгоор усны осол одоо гаргаж одоо архитектон цогтөрөх үедээ усанд орох бага насны хүүхдийг одоо хараа нэлтгөө үлдээх эрсдлүүдийг маш их дагуулж байна. Өржигдэр мөн одоо харамсалтайгаар нэг иргэн байна одоо нуурын усанд эндэж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллаж байна. За мөн одоо иргэд маань одоо зориултын бус хийлдэг гудас зав одоо ашиглан эрсдэл дагуулад байна. Иймд одоо та бүдийг аялал зугаалгаар эрсдэлгүй аялахыг уриалж байна. Асуудлын газар, цагдаагийн газраас, за байгалийн аялал жуулчлалын газраас одоо хамтарсан эргүү шалгалтыг 24 цагийн хугацаагаар одоо нуурын эрг орчмоор ард иргэдэд сэрэмжүүлэх мэдээ хүргэн ажиллаж байна. Иргэд маань одоо юу гэдгийг те найс нөхдөдөө зугаалж архитектон цогтруулах үедээ одоо усанд сэрүүцхийн зорилгоор одоо орж одоо хүний те шүрмэс одоо татах тийм эрсдлүүд их дагуулж байна. Мөн одоо зориултын бос хийлдэг гудас хөвгч тиймэрхүү юмнууд ашиглаж энд их эрсдлүүд дагуулж байна. Одоо аваар услгүй аялал зугаалгаа ая тухтай хогоо аялгүй 5 дахьтай аялаасаа гэж уриалж байна.